манай энэ Улаанлуу нутаг таныг ахмад тэмч. 지금 манай мин бол одоо өргөлж хуучин хинэтэй өргөлж эндээс ирж юм уудаг. Энэ юм бол одоо тэр яг юунд нэ сайхан өвчнөдийнхээ оноршлож ихэд таар тавиад. За 10-ын талын өвчнөд бол нэлээд тусах хөргөө нэр мануудын мэдээгээр бол нэлээд дуттай шиг эмтангийн ууга наалдхан сайн байдаг. За үзэгчдээ бид бүхэн Өвөр Монголын Ордос хотоос та бүхэндээ нэвтрүүлгээ бэлтгэн хүргэж байна. За энэ удаад бид Яран бол эмчийн эмнэлэг дээр хүрэлцэн ирээд байна. За танд энэ өдрийн мэндийг үзэгчдийнхээ өмнөөс хүргэж байна. За та сайн байна уу? Сайн байна. За тэгэхээр хоёулаас ярилцлага нэмлэгийн талаар эхлэе тийм ээ. Та бол их олон жилийн нэмлэгийг ажилуулад байж байгаа юм байна. Тэгэхээр нэмлэгийн талаар хэдэн онд байгуулад ямар угшил гаралтай эмч тийм ээ багш нараас нэмлэгийг ингэж одоо өдөө хүртэл ажиллуулж явж байна. Би 69 оноос эхэлж аавын ан юу нэ одоо гард ороод эхэлж уламжилж 69 оноос эхэлж эмч суржээ. Тэгээд бол 69 оноос эхлээд эмч сураад 72 оноос эхэлж одоо багшийн дороо багшаа шавь орж эмч сурсан. Энэ сумны эрүүл хамгааллын хороод чиж. Эмнэлэг сурчээ. Тэгэхээр таны аав бол бас эмч хүү юм байна шүү дээ. Хоёр үед амжсан эмч юм байна. Аавынхаа талаар сайхан дэлгэрэнгүй яриач. Ямар эрдэм чадaltaй эмч байв? Миний аав бол одоо ерөнхийдөө чөлөөлөгдснээс хойш нь бол манай улаан толгоос манай Баянова гачхааны бол энэ эргүүл мэндийн газар гэж тэр үеэс бол эргүүл мэндийн газар гэж хэлж байсан. Тэр газрыг бол үүсгэн байгуулсан анхны үүсгэн байгуулсан хүн болоо тэр. Тэгэхээр тэр бол ерөнхийдөө бол миний аав бол дотор ходоод гэдснэ юм уу элгэнэ өвчний онцгойцдаг юм мэрэгжилтэн хүн. Тэгэхээр тэрүүнээ би тэр үеэс бага байсан юм миний аавын тэр эмнэлэг хийжсэн тэр одоо их аргаад тийм тэр эмнэлгийн газар дээр суугаад элгэнэ өвчтнүүд бол маш харвын ирж ходоодны өвчтэн үеиг шөнө өвчтэн ийм хүмүүс бол харвын ирж эмнүүлж ясан. Тэгэхээр тэрүүнээ бол одоо тэрүүнээ нөлөөгөөс болоод бие бол одоо дараа нь эмнэлэг хийснээр дараа бол бас тохиох хэмжээний элгэнэ өвч юм уу тэр ходоод гэдснээ өвчний бас эмнэлцдэг. Багшийн эрдэм шавьд гэд тэгдэг тийм ээ. Та бол ааваасаа энэ мэрэгчлийг өвлөж ингэж сурсан юм байна. Мөн бас одоо нарийн зүйлсийг зааж сургасан багш мэдээж байгаа ах тийм ээ. Тийм ээ. Миний багш бол ерөнхийдөө бол тэр бол архаг өвчин. Жишээлбэл одоо ходоод нарийн өвч юм уу улаан хоолойны өвч юм уу үеиг шөнэ удаан нартай архаг өвч ийм архаг өвчний бол ерөнхийдөө бол дөгөөмээр бол нэмэлцдэг ийм нэг ходоодны өвчлөлтөр хоёлаа бас нэлээд бас тулгуурлаад бас ярих гэж бодож байна л да. Ерөн сүүлийн үед ходоодны хавдар гэх юм уу ходоодны ямар төрлийн өвчин бас одоо ерөн зөнхөлж тань дээр ирж байгаа хүмүүс ямар их зовиртой байх юм хөвчлээ. Ерөнхийдөө бол одоо ходоодны өвчнэр талаар авч иж юм одоо манай энд бол одоо тэр шионы тэр эфирвэмлэгийн тэр шинжилгээгээр бол одоо юусаа одоо Милэншин үеийн хүмүүс, чемпионшин үеийн хүмүүс. Ходоодны шалгал энэ талын өвчин бол одоо ерөнхийдөө зөндөө байгаад байна тэр. Тэдгээрийг бол одоо нэлээд зүгээр юм нэ би. Миний энд одоо ерөнхийдөө ирдэг өвчтнээ дууны 50 нь бол бараг хүүхэд ар байна. Тэрүүний гаргуун бараг ходоод юм уу, үеиг шүнэ өвчтэй юм уу. Тусан даралт өндөр ийм маягийн өвчтэй хүн харин байна. Тэгэхээр энэ архаг хууч өвчнөр ер нь өвчлөж байгаа ийм хүмүүстэй та бас одоо нэг зөвлөгөө өгөөч тийм ээ. Тэр архаг өвчтөн бол ерөнхийдөө бол одоо дими их засал авдаг гэж та. Засал авах нь удаан. Ийм өвчтөн бол одоо миний энд байдаг нь би бол ерөнхийдөө бол миний дэгээдээсээс бол тэдгээр хүн
багш юм уу миний аав бол ерөнхийдөө бол юм уу тийм өвчний 10-ын эмнэлэг ерөнхийдөө бол тэр нэ Монгол эмнэлэг нэ онцлогны бол ийдгээр өвчтөнд бол их идэштэй байдаг. За та сая бас үйлчлүүлээд гараад ирлээ. Ямар учир шалтгааны улмаас энд бас ирэв тийм ээ. Ер нь байнга ирдгүү энэ эмчийн эрдэм чадлалаад ер нь одоо ингээ үзүүлэхэд үр дүн ер нь ямар байдаг вэ? Би одоо өргөлж ирдэг айн эмч. Энэ бол манай энэ Улаанлага нутаг таныг Ахмад эмч. Тэгэхээр манай мин бол одоо өргөлж хуучин хинэтэй өргөлж эндээс ирж юм уудаг. Энэ юм бол одоо тэр яг юунд нэ сайхан өвчнөд их оноршлож их таартай байдаг. Чиглэж хижээд эндээс авдیں۔ Би одоо өнөөдөр бас нэг хинэ хөдөлцсөн, хуучин хинэ хөдөлцсөн чигээд одоо эндээс ийм хор явж байна. Ээж нь ерөөхдөө бол ямар онцтойгоор энд ингээд эмчлүүлдэг? Манай мин бол одоо настай хүн болохоор одоо хий гэж хэлж штэ одоо. Хий үуч нь одоо хижээд нь манарчих шин тий дотор муухаарх шин тий жааж бөөлж дэсгүрх шиг ийм өвчнөтэй. Тэгвэл одоо бас хуучин нарах нь бол хөдийн бас өвчтэй, хавдартай ийм ариун талын өвчин байна. Энэ хүний бол чиглэж аль талаараа уучих яа одоо бүр тохирно. Ийм байдалтай байдаг. Нэмчээр эмчлэлээд хэдэн жил болж байна гэсэн? Би одоо манай бол өргөж энэ тойрогд байдгийг. Чиглэж баг одоо эмчлүүлээд баг 10 жил болж. 10 жил ууж яана энэ газараас. Ийм байдалтай. Ер нь одоо ингээд тань дээр ирж байгаа хүмүүсээс эргээд бас мэдээж сайн үр дүнгууд эхнээсээ бол гарч эхэлсэн нь бол анзаарч сая орж ирсэн хүмүүс гэхэд л одоо байнгын 10 жил тийм ээ 15 жил таны имийг ингээд дуугаад явж гинэ гэж ярьж байна тийм ээ. Тийм сайхан бас үр дүнгууд бас их хэрэг гарч ийн үр дүнгуудээс бас яриач. Тэр одоо настай хүн болчихвол ерөнхийдөө бол миний энд бол одоо мо тийм ш та орд мөргүй сайхан эдгээд явна гэж нь бол усаа хүчээр явдлаа тэр. Ерөнхийдөө бол чи нэг хуучгаа аим уугаад нэг хуучгаа юм уу одоо нэг сар 2 сар бол өвчнгүй эрүүлж хэрэг явж байгаа нь бол тэрүүний хувьд бол одоо их заслага автсан заслага амьнэлгээ их югдсан байдалтай. Тэрүүнд настай хүний чи 70 80 хүрсэн хүний орон мөргүй сайхан өвчний эдгэн 90-ийн цагт одоо мөр далнаа босох юм уу хий хэрлэг юм уу тулай хэрлэг юм уу эдгээр өвчний ор тасалч юм сайхан орон мөргүй эдгэн гэж бол бэрхээ явдлаа тэр. Ерөнхийдөө бол чи жаана эм уучвон тэрнээ өвчин өвдөх юм уу бинэ юу зовоорлох юу н бага болчих юм одоо настай хүний хувьд бол одоо сайн явж өгч тэр баа. Юу л ерөнхийдөө чигж бодоод байгаа. Та түрүүн бас ярьлаа одоо нарийн төрлийн хүчин тийм ээ? Тийм ээ. Тэр бол одоо нарийн орцсон хүнүүд манай энд бол нарийн орцсон хүнүүд бол ерөнхийдөө идэж ууж болохгүй. Жаан хоол идэх үү жангираад байна. Зангираад. Одоо жаахан хүндрээсгээд ирвэл одоо хоол идэж ууж болохгүй болчих юм та орохгүй болчих юм та. Эдгээр хүмүүс бол одоо бас миний гартаа ирээд бас эдгээрсэн хүмүүс бас байна. Тэр бол нарийн одоо учир шалтгаан нь ямар учраас энэ өвчнийг одоо тусах уу? Манай эмнэлгээд манай Монгол эмнэлгээд тэр бол энүүний бол хормон өвчнээ эхнээ хуучаан дам бол одоо жангирж улаан хол нэ юу юм уу хотоод нэ юугаас болж бол нэ хавдараас бол хорд хавдараас болж бол эхэлдэг. Эдгээр бол тохиох хэмжээний эм уусны дараагаар бол энэ нь бол арилчна. Тэр бол арилч. Тэгэхээр та бол элэг ходоод бол энэ нарийн төрлийн өвчлөлийг бол одоо ерөнхийдөө бол одоо бүрэн ангаах тийм ээ. Энэ чиглэлээр бол нэлээд одоо мэрэгшсэн эмч байх нь шүү дээ. Ерөнхийдөө бол одоо элэгнэ гатуурл юм уу? Элэгнэ хорд хавдрын эдгээр гөхчин төрлийн элэгнэ өвчний бол ерөнхийдөө бол бас эмнэсгэнэ тэрний. Эмнэд бол одоо хөтрээ иферфамагийн байцаалтаар тэрүнэ тэр бактери юм уу тэрүнэ тэр юу нь бол нэгэнтэй гүй болсны дараа бол энэ үний бол эдгэлээ гэж үжидэг би бол. Тэгээд тийм олон жилдээ бас тийм олон тохиолдохгүй. Бас л 5-10 гэрти бол бас л хөгчин төрлийн нэлгэнэ өвч юм уу ходоод нэ умай юм уу эдгээр бол бас тохиол хэмжээний
тохиолдоод байна тэр. Таныг бол бас би сонсохдоо нэлээд энэ заслын талаар бол маш мэрэгчсэн одоо ховорхон эмч нарын нэгэ гэж сонссон. Тэгэхээр хоёлаас нь үзэгчдэд сонирхуулаад энэ заслуудын талаар жишээлбэл та түрүүн бас хэлжсэн тийм ээ. Одоо гүзээ унуулах гэд тийм ээ. Энийг хоёлаас үзэгчд маань их сонирхож байгаа бас их сонирхолтой сонсогдож байна. Ямар учир жанцантай явдаг одоо засал вэ энэ засал нь энэ нь одоо ер нь энэ Монгол нутагт одоо энэ засал ер нь та хийж гин үү олон хүмүүс ер нь хийж гин үү хэр өргөн дэлгэр байх юм бэ? Миний амьд хийж яхахын тэр үест бол ерөнхийдөө бол одоо настай нар ерөнхийдөө одоо насаа ахсан чим амьд нар хийдэг. Мануудын нэ насны нэ Монгол амьд нар бол энэ тэр ажлыг хийж яхах нь туйлын өчм байсан. Тэр үест бол ерөнхийдөө бол одоо энгийн нэг харч хардаг гэдэг бас энэ заслын бол бас хийдэг. Жишээлбэл гүжээ унуулах юм уу, арслах юм уу, тэр жин барих уу. Жин барих дотор бол маш олон төрлийн байдаг ш та. Одоо нэлээд хүнд шиг өвчтэй хүн юм уу? Жишээл уяг шөнө өвчтний хүнд бол тэр удаан жилийн шиг тэрөний далхалаад халуулаад тэгээд жин барьдаг. Эдгээр заслын бол энгийн Монгол хүнээ дотор бол энгийн харч хардч бүр хийж байсан тэр. Гэвч бол одоо доор ирэхэд бол нүуний бол хийдэг хүн байггүй лээ тэр. Ерөнхийдөө дэмий байггүй лээ. Би ч одоо насаа босно юм уу яасан да одоо тэрөний бол чим дэмий олоно хийх юм байсан. Учир нь тэрнээ бол аимшигтай газар нэхэ. Тэр энгийн хүнээ чи уртаагаас нь эм уулгаж агаад яа жин нэг жин барих одоо чим халууны мундо орчин ах байд тэрөний эмнэхэд бол одоохийн хүнээ нэ үжил санаа болоод юу нь бол тэрөнд их чим даамгайгүй болсон. Иймээс бол би яа бол одоо бол тэрөний их гэж хийдэг бай. Гэхдээ яг хөө сонирхуулаад одоо ингээд ярихад энэ гүзээ унуулагч гэдэг юм уу, арьс бүтээлэгч гэдэг юм уу, энэ бол одоо яа харахгүй тэр харц ардын одоо ур ухаан тийм ээ. Тэр дээр үеийн өвөг дээдсүүд маань хийжсэл эмчилгээний арга юм байна шүү дээ тий. Гүзээ унуулах гэдгийг одоо та зөв тайлбарлаад ингээд одоо өгөх юм бол жишээлбэл одоо нэг жилийн нэ эмэгтэй хүнээ хөвлөнөө өвчтий хүн юм уу? Эсвэл нэ үеиг шөнө хэрэглэг юм уу? Хийх хэрэглэгтэй ийм хүнүүд бол их зохиромжтой байдаг тэр бол. Гүжээ унуулсаар бол тэр нь их зохиромжтой байдаг. Тэгээ энэ гүжээ унуулахын дотор бол одоо маш олон гар авалгатай дор дороо эмч нараа тэр үеийн тэр засал хийдэг эмч нараа болно тэр харч хардаа явна. Тэр бол бүр дор дороо бүр энэ гүжээнэ дотор бол тэр сэвэсэн дан бол бүр дор дороо гар авалгаараа бол эм нэмэж энүүн дээр нэмэж суулгадаг. Энүүнд бол маш олон жилийн өвчний эдгээ чадна. Жишээ эмэгтэй хүнээ цагаан чигнэ буугаад зогсохгүй юм уу? Удаан жилээр цагаан чигнэ буух юм уу? Эсвэл хүүхэд олж дийлэхгүй юм уу? Энэ биеийн хэрэг дэгшиггүй болох юм уу? Эдгээр юмд бол нэг маш их тустай байдаг. Энгийнээр одоо тайлбарлах юм бол одоо мал муусны дараа гүзээнд тийм ээ одоо тэр эми ургамлуудаа хийгээд тэр нэмэн дотроо хийгээд тэрүнээ дээр нь бол одоо гүжээнэ амын сайхан битгүүлээ тэрүнээ дээр нь бол унуулцдаг. Суулгах маяг тэрүнээ унуулцдаг. Тусгай чим сандил ширээ байдаг. Би одоо тэр юм маань миний бүр миний тэр хөдөөгт байна. Энд ачирсангүй. Гих мэтчлэн олон заслын бол арга домууд бол байдаг юм байна тийм ээ. Энэ бол зөвхөн энэ Монгол уламжлалт ангаах ухааны нэгэх л одоо засал хэсэг штэ тий. Чим хэлхийн нэг заслаараа хэлж яах уу тэр чин дор дороо бүр онцлогтой. Жишээлбэл чи хонинэ гүжээгийн бол одоо унуулах уу энэ бол бас нэг жилийн ямааны сэвэсээр бол энэ ямааны гүжээн дээр бол ерөнхийдөө бол нэг унуулдаг бай.
Ямааны сэвэсэлдэг. Тэр сэвэсэлдэг нь шууд гүжэнэ дотор тэр баасан дон чи эмээ хийснэ дараагуур чинээ хавдартай гэсэн газар юм уу, өөчнтэй гэсэн газар юм бол шууд тэрүүнтэй аваад байгаа. Нэгтээ аваад чи ороох буюу суулгадаг юм байдаг тэр. Энэ бол одоо эрт дээр цагаас уламжлалт ангаах ухаанаар бол одоо асар мэдлэгтэй байсан гэдгийг нэг нотолгоо болж байна да, тийм ээ? Тэр тэгээдээсээс уламжилж ирсэн тэдгээрээ өвчтнүүд бол жишээлбэл манай тэнд нэг одоо яа байна нэг хүн. Энэ бүтэн биений атраад бол одоо 10 жил болсон тэр хүн. Атраад бол босчод ирэхгүй, явд ирэхгүй болсон. Тэгэхээр хамгийн сүүлд энэ миний багш надад одоо хамаг анхны нэг одоо сэвсэлж нэмээ арсалж нэмээд зүйлсэн нэг зааж өгсөн нэг хүн болно. Тэгээ тэр хүн бол одоо яавал их ханаатан бай их ордог байдаг. Ирээсэн бол одоо энэ эмч бол одоо Монгол эмчний эмнэлгийн талаар бол мэдээд нэртэй шиг байдаг. Одоо 10-ын талын өвчнөд бол мэдээд тусах хөргөний өөр мануудын мэдээгээр бол мэдээ дуттай шиг эм тангийн ууга наалдах сайн байдаг. Тэгээд ирээсэн бид бол гэрээр нь бараг олон хэдэн энтэйс юм авдаг. Та хэр олон жил үйлчлүүлж байгаа та гэхэд одоо ямар эмчилгээ хийлгдэг хүн бэ? Би бол миний энэ цусан даралт жаахан өндөр. Ингээд энтэйс одоо Монгол юм уу. Ирээсэн одоо тэр Жанья фермер идэх хэлэн одоо биенд муу гэж тачиг хэлэн энэ эмчилүү тэр талаар бол мэдээ сайн байдаг. Чиглэн одоо энтэс юм уу жана би хэлж угаа одоо сар хэр болж мэдээ би хатаа яа мэдээ тэгшэрж хөнгөрөөс гэсэн мэдэгдэж миний биеийн тулуу чи одоо өргөлжээд нуухаар юм барцсан одоо өргөлжээд уухаар ирж. Таны хувьд бол одоо эм тангаа өөрөө барьдгүү тийм ээ, ер нь одоо ингээд харахад маш олон эм тангууд байгаа харагдсан. Кичнээн төрлийн эм тантай байна. Ямар ургамлуудыг төлхөө одоо өвчин зовлонд ашиглаж байна. Миний тэр таны эм найруулахаас онцлог биш эм чиглэл. Тэр одоо миний дорын онцлогоо. Миний тэр ерөнхийдөө бол би одоо усаа яа бараг 70-80 жор эм зарж ялагдав. 70-80 жор. Тэгвэл дан эмийн талаар бол би ерөнхийдөө бол тэр бол дорын дээрээс бол одоо манай энд хэлдгээр давлаа гэж ямар өвчтөй хүнд ямар эмийн давлах. Энэгээр би гол болгодог. Жорын талаар бол миний зэрэг олон тэр их багш нарууд гэж юу миний чим олон жор байдаг бай. Дан эмийн талаар би бол тэрүүн дээр дордорон бол цоо хэмжээний эми дээрээс нь давлаад ингээд эмнэлэг хийдэг. Ер нь бол одоо дэлхийд дахна Европ за гадаад орнуудад бол уламжлалт ангаах ухаан одоо бол нэлээд одоо уламжлалт ангаах ухааныг сонирхож эхэлж байна. За уламжлалт ангаах ухааныг хөгжүүлэх хүсэл эрмэлзэл бол байна. Уламжлалт ангаахаар эмчлүүлэх, үйлчлүүлэгч хүмүүс бол их байна л да, тийм сонирхолтой хүмүүс. Энэ дээр ер нь та юу гэж боддгоо? Ер нь уламжлалт ангаах ухааны цаашдын хөгжил тийм ээ ямар байгаасаа гэж бодож байна. Ер нь уламжлалт ангаах ухааны дэлхийг ер нь гаргуул тийм ээ. Би чинь Монгол хүн юм байна. Манай Монгол эмнэлэг хөдий сайн хөгжөө, хөдий сайн гэж бодоно шүү дээ. Өөрийн одоо чидах хэрэг хэмжээгээр нь мэдэх мэдлэгэрийн хэмжээгээр бол би энэ уламжлалыг гэж бодно. Дээшлүүлэх гэж бодож явдаг. Ерийн байдлын дараа би бол одоо чим соёл мэдлэгийн талаар тийм өндөр биш ээ. Гэвч бол одоо нутагтаа одоо удаан жил хийснэ юм ба. Энэ нутгийн ардуудаас намайг яриад ирнэ. Тэгээд би бол одоо яг монголоор энэ монгол эмээр ургамлаараа манай энэ газар оронд байгаа ургамлаараа бол цоо хэмжээний бас нэг өвчний эмнэж эдгэрүүлдэг бай. Чигэснээрээ бол манай эндхийн энэ малчин төмөн бас намайг их хүрээлж их хүндэтгэж явдаг. Миний мэрэгжлийн бас их биширдэг. Чигээ би бас энэ үндэ бас их омогшдог. Одоо уламжлалын эмч нарыг бол мэдээж хөвчлэн бол яг багш шавын барилгаар та бүхэн өвлөж авч аав ээжээсээ эсвэл багшаасаа ингэ сурч байгаа тийм ээ. Таны хувьд одоо бас хойч ирээдүйн шаваа бэлтгэж байна уу? Би бас
хоёр шавь дагуулсан. Нэг шавь нь бол одоо бас чим үү учир шалтгаанаас болоод бол тэр бол эмнэлгээ хийж үгүй. Бас нэг нь бол одоо эмнэлгээ хийж байна. Тэр бол одоо тэр гушуу Монгол эмчийн хороонд ажиллаж байна тэр. Миний дээрээс явцсан. Дахиад бол одоо бас л миний энд шавь сурах гэсэн ирэмжилсэн хүмүүс байна. Зарим нь одоо бас танил төмөөс айл аймгийн хүмүүс ирээд одоо бас хүүхэд амын дараа шавь болгоно гэж байна. Тэгээд бол энэ одоо бас гадаад нөхөчлөөс болоод бол би бас их шавь дагуулдаг бай, эсэлдэг бай. Тэр Европч байна уу? Гадаад байгаа хүмүүс таныг зараад ирж үзүүлэх бас бүрэн боломжтой юу? Байна. Одоо чи одоохон тэр нэг хөтөн хүн гадаад тэр хөтөн хүмүүдээс авч иж тэр чинь манай энэ тхэн хүн биш ээ. Таныг зорж ирсэн. Тэр одоо намайг зорж ирээд одоо хотод үчнээ нэмнүүлээд одоо нилээд одоо амжилт олж явах штунд байна тэр. Тэр үйл хаалга бол нээлттэй байгаа тийм ээ. Ирээд үзүүлэх боломжтой. За битэрийн ярилцах хугацаа ерөөхдөө өндөрлөж байна. Би танаас асууж төвдөөгүй. Та манай үзэгчдэд бас хэлхийг одоо хүссэн зүйл ахын бол нээлттэй байна. Уламжлалт намгаа ухааныхаа талаар бас манай үзэгчдэд юу гэж хэлмээр байна тийм ээ. Энд гайхамшигтай өв соёлын талаар. Манай үндэстнээ эм эмнэлэг гэдэг бол энэ бол үндэстнээ нэг соёл манай Монгол үндэстнээ нэг соёл болохоор манай энэ өргөн олон Монгол үндэстнээ энэ Монгол эмнэлэг хүндэт гэж хайрлаж явах нь хайс их тохистой гэж би үжиж явна. Энэ чинь манай Монгол үндэстнээ нэг чухал нэг соёл. Манай энэ соёл бол бас дэлхийд нийтэд бол хөгжиж явна гэдгийг бол би батгаад гэж байна. Тэгэхээр та бас ном бүтээсэн юм байна тийм ээ, ном зохиосон юм байна. Энэ номынхаа талаараас товч танилцуулаад ямар учир утгатай за мэдээж уламжлалт хамгаах ухааны талаар ах ямар онцлогтой ном байна. Номоо бас харуулчих тийм ээ үзэгчдэд. Миний энэ ном бол ерөнхийдөө бол одоо манай дэгээдээс багшаас уламжилж ирсэн энэ жор эгүрдийн тэднүүдийн энэ жардаг өдөр тутмын хэрэглэдэг жоруудын бол ерөнхийдөө эмтгэхэд бол ард дараа бас энэ заслын одоо миний үжисэн харсан хийж өнгөрсөн энэ заслаан болон би бүр энэ өн дээр бүр дөгөмхөн бүр нийтэлж бичиж үлдээсэн. Энэ бол одоо миний нэг өөрийн нэг одоо 50 жилийн эмнэлэг хийсэн энэ хуучааны нэг өдөр тутмын эмнэлгийн энэ жор заслаан болон энэ үлдээсэн. Ингэсэндээ энэ уламжилт ямар болын уламжилт жор засал гэдэг энэ утга нь бол тийм ирэлттэй.